За сайн байцгаана уу. Намисингийн үндсэн ойлголт онлайн сургалтын энэ хичээлд намисингийн хэрэглээний програм хангамжууд тэдгээрийг сонгох шаардлагууд гэсэн ерөнхий сэдвээр мэдээлэл бэлтгэсэн байна. За Монгол улсад бол 2000-ад оны эхнээс эхлэн програм хангамжууд бол бий болж эхэлсэн. Open source програм хангамжууд бий болж эхэлсэн. Мөн төлбөртэй програм хангамжууд араараасаа гарч эхэлсэн. Монгол улсын сүүлийн 20 орчим жилийн хугацаанд хэд хэдэн програм хангамжийг намисингийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор ашиглаж тодорхой үр дүнд хүрсэн байдаг. Намисингууд өөрийн үйл ажиллагааг автоматжуулахад хэрэглэгдэх програм хангамжийг сонгохдоо өөрийн онцлог тохируулан програм хангамжуудаас сонголт хийж байсан. За дараах програм хангамжуудаар ерөнхийдөө өнөөдөр Монгол улсад нэвтрүүлж байгаа үйл ажиллагаагаа явуулж байгаа амжилттай хэрэгжиж байгаа програм хангамжуудын жагсаалт байна. Автоматжуулалтын хувьд бол Coho програм хангамж, олон улсын open source програм хангамж байна. Мөн олон улсын open source Open Biblio програм хангамж байна. Мөн Монгол улсад хэрэгжүүлэгдэх LibHoYo буюу одоогийн нэр нь LambHoYo гэдэг програм хангамж байна. Мөн дээрээс нь бусад програм хангамжууд бол хэрэглэгдэж байна гэсэн үг. За мэдээллийн сангийн хувьд бол DSpace, Greenstone, Evergreen, Bprint гэсэн програм хангамжууд бол нэлээд төлхөө ашиглагддаг. За үүнээс бол Монгол улсад одоо туршилтаар ашиглаж байгаа програм хангамжууд DSpace бол Монгол улсад бол хэд хэдэн газрууд бол мэдээллийн сан үүсгэх ажлын хүрээнд бол ашиглаж байна. За дараагийн нэг програм хангамжууд бол лавлгааны програм хангамжууд байна. Өнөөдөр Монгол улсын номын сонгууд бол лавлгаа гэдэг лавлгааны үйлчилгээ бол маш чухал үйлчилгээний нэг болж нэрсэн. Түүний илэрлэл нь яг энэ цаг мөчид бол одоо оюутнууд гэрээсээ зайнаас номын сонгын үйлчилгээг авах хамгийн гол хэрэгсэл энэ лавлгааны хэрэгсэл болж хөрсөн байна. За лавлгааны програм хангамжуудаас нэрлэх юм бол Zotero, LibGuide, Ask гэсэн асуулт хариулт гэсэн ийм зарчмуудаар явагддаг энэ лавлгааны програм хангамжууд бол ашиглагдаж байна. Номын сонгууд бол өөрийн дор бүрнээ тохируулан энэ програм хангамжуудыг бол нэвтрүүлж байна гэсэн үг. За ер нь Монгол улсад програм хангамжийн салбар өнөөгийн байдлаар ямар үйл явцтай явж байгаа юм бэ гэдгийг миний хувьд бол ингэж гаргаж ирсэн байна. Нийтийн намын нэгдсэн стандарт байхгүй байна гэж үзэж байгаа. Нийтийн намын сан нэгдээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн номын сонгуудын тодорхой хувь програм хангамжийг ашигладаг. Тэрс ба ерөнхий боловсролын сургуулийн дийлэнх нь програм хангамжийг ашиглахгүй байна. Уламжлалт гар ажиллагаат үйлчилгээ явж байна гэсэн үг. За тэгээд ихтэй сургуулийн номын сонгууд зарим номын сонгууд хоорондоо өөр програм хангамжуудаар ашиглаж байна. Энэ хоорондоо мэдээлэл солилцож чадахгүй байна гэсэн нэгдсэн стандарт байхгүй байна гэсэн юм ойлголтууд байна гэсэн үг. За хөгжүүлэлтийн хувьд номын сонгууд харилцаа адилгүй байна. За мэдээж үнэтэй програм хангамжийг ашигласан тохиолдолд мэдээж хөгжүүлэлтийн хоригтой байдаг. Жишээ нь LambHoYo бол номын сан дур мэдж хөгжүүлэх хэрэггүй. Санал өгнө, саналынхаа дагуу одоо боловсролт хийж хөгжүүлэлтийг бол хийдэг байгаа гэж ойлгож байгаа. За мөн open source хэрэгжилж байгаа номын сонгууд бол хөгжүүлэлтийн хувьд бол өөрийн төвшөнд бол харилцаа адилгүй хөгжүүлж байгаа юм төр зургууд бол байна. Жишээ нь Монголын үндэсний номын сан Coho програм хэрэгжилж байна. Улаанбаатар хотын номын сан Coho, парламентын номын сан Coho, Монгол улсын боловсролын их сургуулийн номын сан, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, хэмжлэн энэ томоохон номын сангууд олон улсын open source Coho програм хангамжийг хэрэгжилж байна. За гэтэл яг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн туршлагуудыг харахад бол хөгжүүлэлтийн хувьд бол харилцаа адилгүй. Яг өөрийн үйл ажиллагааны онцлог тохируулсан байдлаар юм хөгжүүлэлтийг бол хийж авдаг зургууд бол харагдаж байна. За дараагийн нэг слайд бол төлбөр төлөх шаардлагагүй гэсэн ойлголтууд байна. Мэдээж мэргэжлийн програм хангамжийг үнэтэй програм хангамжаар ашиглах юм бол зайлшгүй төлбөр төлөх шаардлагатай болдог. За номын сан өөрийн онцлог тохируулсан open source системийг ашиглах тохиолдолд энэ бол ямарваа нэгэн төлбөр бол шаардлагагүй. Гэхдээ тухайн open source програмыг суулгахын тулд тодорхой хэмжээний технологийн мэдлэг шаардлагатай. Хэрвээ
технологийн мэдлэгтэй байх юм бол open source системүүдийг бол өөрөө үйл ажиллагаанд нэвтрүүлээд явах бол ямар нэг асуудал байдгүй. За open source системүүдийг бол зарим нэг мэрэгжлийн байгууллагууд, хувь хүмүүс гэх мэтчлэн байгууллагууд төлбөртэй байдлаар бусад газруудад ашиглуулах юм үйлчилгээ бол нэвтрүүлсэн байна. Энэ тохиолдолд тухайн байгууллагатай харилцсан хамтран ажиллах гэрээний дагуу төлбөрийг бол шийддэг ийм нөхцөл бол явж байгаа байна. За програм хангамжийг ерөнхийдөө хэд хэдэн байдлаар хувааж үздэг. Ерөнхийдөө зорилгоор нь бол нэг ажлыг автоматжуулах, хэд хэдэн ажлыг автоматжуулах гэсэн байдлаар хувааж үзэж байгаа. Ер нь бол програм хангамжийг нэвтрүүлэхийн тулд ямар зорилгоор нэвтрүүлэх гэж байгаа юм бэ гэдгээ маш сайн гаргаж ирэх хэрэгтэй гэсэн үг. Би ямар энэ үйлчилгээг зөвхөн автоматжуулах гэж байгаа юм уу? Эсвэл ном олголтыг, тайлан мэдээг, лавлгааны ажлыг бүхэлд нь автоматжуулах гэж байгаа юм уу? Гэх мэтчлэн ингээд маш олон үйлчилгээний нэр төрлүүд гарч ирэх учраас зорилгоо маш зөв тодорхойлох хэрэгтэй. Зорилгоо зөв тодорхойлж иж програмыг ямар програм авах вэ гэдэг маань цааш нь зөвлөгдөнө гэсэн үг. За хөрөнгө зарцуулах байдлаас нь төлбөртэй болон төлбөргүй гэсэн хоёр янзын програм хангамжууд байна. Төлбөртэй гэдэг нь мэдээж аль нэг аж ахуйн нэгж компани мэдлэлтүүдийг програм хангамжийг ашиглах. Төлбөргүй гэдэг нь мэдээж open source програм хангамжийг өөрсдөө хөгжүүлж ашиглах гэдэг бодлоор хоёр янз байна. За эзэмшлийн байдлаар нь нээлттэй буюу хязгаарлагдмал эрхтэй. Нээлттэй эрхтэй буюу хязгаарлагдмал эрхтэй гэдэг байдлаар хоёр янзаар эзэмшилдэг байна. За нээлттэй эрхтэй гэдэг маань дийлэнх дандаа open source системүүд бол ашиглагдаж байна. За хязгаарлагдмал эрхтэй гэдэг нь төлбөртэй програм хангамжуудыг бол энэ нэр томьёонд бол оруулж байгаа. За ерөнхийдөө програм хангамжийг сонгохдоо дараах алхмуудыг ерөнхийдөө зайлшгүй мэдчих ёстой гэж үзэж байгаа. Ерөнхийдөө автоматжуулалтын системийг сонгож худалдаж авахдаа өөрийнхөө үйл ажиллагаа маш сайн тодорхойлж гаргаж ирэх ёстой гэж. Түүний миний хэлсэн ямар зорилго нь юу гэж байгаа, ямар ажлыг автоматжуулах гэж байгаа гэдгийг гаргаж ирнэ гэсэн үг. За нийлүүлэгчдийн санал болгож багцууд нь таны хэрэгцээнд хэр нийцэж бодлоо. Жишээ нь нэг програмын хангамжийг сонглоо гэхэд энэ маань танай тогтмол эвлэгийг автоматжуулах уу, эсвэл номыг автоматжуулах уу, захин ном оруулах боломжтой хэрэглэгчийн нэвтрэх систем байгаа эсэх, электрон каталог байгаа эсэх гэх мэтчлэн маш олон багцууд байдаг. За тухайн компани аж ахуйн нэгж хүмүүсээс санал болгож байгаа тэр програм хангамж нь таны энэ хэрэгцээнд хэр нийцэж байгаа талаар мэдхийг бол шаардлагатай гэсэн үг. За танад төхөөрөж програм хангамж сургалт нэмэлт үйлчлэг ашиглаж сайжруулах гэх мэтийн үнийг ялгам таньж мэддэг байх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь энэ програм хангамжийг нэвтрүүлснээр ямар танад төхөөрөмжүүд ашиглах боломжтой юм. Сургалтууд ямар сургалтууд хийгддэг юм, давтамж нь хэр байдаг юм. Мэдээж шинэ програм хангамж нэвтрүүлэх учраас сургалтгүйгээр нэвтрүүлэхэд бол их хэцүү байх ёстой байна. За тэгээд цаашлаад ашигласны хүрээнд нэмэлт ямар үйлчилгээнүүдийг танай байгууллагад санал болгож байгаа юм бий болох хэрэгтэй юм. Ашиглалтын зардал нь хэд байдаг юм. Цаашдаа сайжруулах боломж нь хэр байдаг юм. Зөвхөн нэг удаагийн худалдаа авалтаар хийх ёстой юм. Эсвэл жил болгон улирал тутам сайжруулах ёстой юм. Гэх мэтлэн эдгээр боломжуудыг маш сайн ялгаж мэддэг байх ёстой. Инхэнд бол мэрэгжлийн хүнээс буюу түрүүний миний хэлсэн энэ програм хангамжийг нэвтрүүлсэн газруудаас зөвлөгөө авах хэрэгтэй болно гэсэн. За мэдээж хамгийн гол зүйл нь бол тухайн нийлүүлж байгаа програм хангамжийн найдвартай байдал, найдвартай ажиллагаа. Мэдээж шинэ програм хангамж нэвтрүүлэх гэж байгаа тохиолдолд та хамгийн түрүүнд судалгаа боловсруулалт харилцан харьцуулалт хийн. Энэ тохиолдолд тухайн байгууллагын үзүүлэлт нь тэр хэр найдвартай мэрэгжлийн хүмүүс хийж байгаа юу, эсвэл зүгээр мэрэгжлийн бус хүмүүс нэг удаагийн үйлчлэгээр хийж байгаа юу гэдэг нь дүгнэлт өгөх хэрэгтэй гэсэн үг. За системийг сонгох шалгуурууд гэнэ. Шалгуурууд ихэвчлэн доорх байдалтай байдаг. Номын сангийн шаардлагатай хэрхэн тохирч байна. Танах нийтийн номын сан бол жижиг програм хангамжийг сонгох ийм шалгуур бол тавихгүй байх. Томоохон номын сангууд зориулсан ямар програм хангамж байна гэж судлах хэрэгтэй. Тэгэхээр тухайн номын санд шаардлагатай номын програм хангамжийг сонгох гэсэн үг. Ихтэй сургуулийн хувьд бол маш олон их үйлчилгээтэй өдөрт хэдэн мянгаараа үйлчилдэг учраас ачаалттай чадвартай ийм програм хангамжийг сонгох зайлшгүй шаардлагатай болж байна. За түүний дараа бүтээгдэхүүний чанар байна. Энэ маань хэр удаан хугацааны турш хөгжүүлэгдэж ирсэн юм бэ гэдэг. Ямар нэгэн алдаа мадаг хөгжүүлэлтийн
баг буюу энэ алдаа хэр байдаг юм бэ гэдгийг бол энэ судлах чанарын арга гаргаж ирэх хэрэгтэй. За түүний дараа мэдээж байгууллагууд бол үн өгтгийг бол зайлшгүй гаргаж ирэх хэрэгтэй. Програм хангамжууд өөрсдөө суулгаагүй тохиолдолд зайлшгүй үн өгтөг бол тавигдаж байна гэсэн ажлын хуулиас болоод худалдаа. За тэгээ үн дээр хоёр янзын юм сонголтууд байдаг. Нэг удаагийн үйлчилгээгээр тэр тухайн програмыг худалдаж авах ийм боломжтой. Эсвэл жил болгон жилд бүр нэмэлт үйлчилгээ хийснийхаа үр дүнд өртгийг одоо үнийг төлдөг гэх мэтчлэн жил болгон одоо үн төлдөг байдлаар ийм програмыг сонгох юм боломжтой байна гэсэн. Цаашдаа програм хангамжийг авснараа цаашд гарах зардал нь хэрэмбэ? Эхний болоод урсгал зардал буюу хөгжүүлэлтийн зардал хэр байх вэ гэдгийг зайлшгүй гаргаж ирэх хэрэгтэй гэсэн. За түүний дараа бол онцлог байна. Тухайн програм нь ямар онцлог давуу чанарыг өөртөө агуулсан юм бэ гэдэг тал дээр бол гаргаж ирэх хэрэгтэй гэсэн. Өөрийнхөө үйл ажиллагааны онцлогууд манай номын сан эдгээр үйлчилгээнүүдийг автоматжуулах шаардлагатай гэх юм бол тухайн програм хангамжинд эдгээр үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх боломж нь хэр байгаа юм бэ? Тэр онцлогуудыг бол гаргаж ирнэ гэсэн. За гүйцэтгэх үүргүүд байна. Нэг хэсгийг эсвэл олон ажлыг хөнгөвчлөх. Бид зөвхөн номын сангийн үйлчилгээг автоматжуулах биш, цаашлбал авалгааны үйлчилгээг автоматжуулах гэж байгаа учраас зөвхөн үйлчилгээ үзүүлдэг програмыг авч болохгүй. Авалгааны үйлчилгээтэй, бүрдүүлэлттэй, цогцоор нь авахыг хүсэх ёстой гэсэн. За тэгээд суулгалтын үргэлжлэх хугацаа буюу лиценз нь хэр хугацаанд үргэлжилдэг юм бэ? Мэдээж open source системүүдийг нэвтрүүлж байгаа тохиолдолд лицензийн хязгаарлалт гэж бол байхгүй бах. За үнэтэй авч байгаа програмуудын хувьд бол лицензийн хугацаа гэж бол зайлшгүй тавигддаг болсон байгаа. Өнөөдөр яадаг вэ гэхээр жишээ олгоод өгсөн LeFi програм хангамжид жишээ авах уу шүү дээ. Жил болгон лиценз төлдөг гэдэг байдлаар бол одоо борлуулах юм уу санал болгодог. Жилдээ төлбөрөө төлөөгөө шууд хаагддаг гэх мэтчлэн байгаа. За Coho програм хангамжууд open source систем учраас энэ бол тухайн байгууллагатай харилцан тохиролцсны үндсэн дээр бол суулгаж олно. Лицензийн хязгаарлалтгүй гэдгийг бол ерөнхийдөө дийлэнхтэй барьдаг байгаа. За ажилтныг сургах. За тухайн програм хангамж мэдээж шинэ програм хангамж сурахад ажилтнуудын мэдээж энэ сургалтын хэлбэрүүд байна. Ямар сургалтууд дээр хамрагдуулдаг юм бэ? Жишээ нь Coho програм хангамжийг ашиглаж байгаа тохиолдолд жилд тэдээс хэдэн удаа сургалтанд хамруулна гэсэн юм шаардлагууд бол байж идэг. За бусад програм хангамжуудын хувьд бол сургалтын хугацааг бол тухайн байгууллага нь өөртөө зарлаад явдаг байгаа. За тэгээд түүний дараа энэ програм хангамжийг авснаар нэмэлт ямар үйлчилгээнүүд дагалдаж ирэх боломжтой юм бэ гэсэн ийм шалгууруудыг бол хөвчлэн бол дурддаг байгаа. За тэгээ номын сангийн програм хангамжийг нэвтрүүлэхийн хамгийн чухал нэг хэсэг бол марк стандарт гэдэг. Өнөөдөр Монголын номын сангууд олон улсын системийн үйлчилгээг нэвтрүүлээд ашиглаж байгаа энэ туршлагын хүрээнд бол олон улсын системүүдтэй мэдээлэл суулгах боломжийг бол эрхлүүлдэг байгаа. За үүний нэг ирлэл нь марк гэдэг стандарт гэж байна. Марк стандартын тусламжтайгаар олон улсын марк каталогжуулалтаас бид номынхаа мэдээллийг автоматар татж байна. Энэ маань каталогч нарын каталогжуулах ажлыг бол маш өндөр хувьтайгаар хөнгөвчлж байгаа гэдэг зэрэг байдаг. Түүнийгээ дагаад олон улсын каталогийн стандартыг бол Монгол улстай нэвтрүүлж байгаа туршлагууд бол байна. За энэ бол зөвхөн Coho програмыг ашиглаж байгаа номын сангуудын хувьд бол нээлттэй байдаг. Олон улсын марк стандартыг ашиглаж байгаа. За түүний дараа номын сангууд байгууллагын хооронд өвлөлт солилцох, дамжуулахтай олон нийтийн төвс ихэнх систем нь одоо Z3950 гэдэг энэ протоколыг бол Coho програм бол мэдээлэл солилцох ажлын юмд бол баримталдаг байгаа. За энэ маань ямар протокол вэ гэхээр тухайн програмыг номыг оруулахад олон улсын ISBN-ийн дугаараар нь эсвэл номын нэр савжигтаар нь тухайн системээс хайхад хэрвээ каталогжуулалт нь бүртгэгдсэн бол шууд импорт хийж буюу татаж авах юм холбоосыг олгодог байгаа. Ингэснээрээ мөн адил каталогч нарын ажлын хичээлийг бол хөнгөвчлөлтөг байж байгаа.
За эхний лекц маань дуслаа. Явах нь амжилт хүсье.